Үгсэн атлаа урагдаан төрүүлсэн морь. Унаачийн гунигт түүх. Зарим ялалт баярхоор агчирдаг. Харин зарим ялалт хүмүүсийг чимээгүй болгож орхидог. 1923 оны зуны эхэн Нью-Йоркийн алдарт Белмонт парк морин тойруулууд үзэгчид энгийн 1 сааттай уралдаан үзэхээр цугларчээ. Морьд гарааны зурхаар өдөхөж, унаачид эмээл дээрээ намхан сууж, талбайн уур амьсгал аажмаар ширүүсэж байлаа. Тэр өдөр хүмүүс спортын түүхэнд дахин давтагдаагүй нэгэн хачирхалтай, гунигтай явдлын гэрч болно гэдгээ мэдээгүй. Уралдааны төгсгөлд нэг морь төрүүлнэ. Түүний унаач ч мөн төрүүлнэ. Гэхдээ барайнд орох мөчид тэр унаач аль хэдийн амьд байхаа болсон байлаа. Түүнийг Фрэнк Хейс гэдэг. Фрэнк Хейс бол од мэд гялалцсан алдартай жокей байсангүй. Тэр уралдааны ертөнцийн хамгийн доод, хамгийн хүнд ажлаас эхэлсэн жирийн залуу байв. Морь арчилна, бэлтгэлийн талбайд ажиллана, эмээл тоног хэрэглэл янзлана. Адууг хооллож, цэвэрлэж, уралдаанд бэлтгэхэд өдөр шөнөгүй зүтгэнэ. Өөрөөр хэлбэл тэр морин тойруулгын тайзны ард амьдардаг хүн байлаа. Үзэгчид барайнд төрүүлсэн морь эмээл дээрх унаачийг л хардаг. Харин тэр морины ард хичнээн хүний хөдөлмөр, хичнээн нойр гүшин байдгийг тэр бүр мэддэггүй. Фрэнк тэр ертөнцид үсэж, адууны амьсгал, туурайн чимээ, өглөөний манан дундах бэлтгэлийн замтай амьдралаа холбосон хүн байв. Гэхдээ түүний дотор нэг мөрөөдөг байсан. Тэр өөрөө эмээл дээр гарахыг хүсдэг байлаа. Зүгээр нэг морь арчилдаг хүн биш, харин уралдааны өдөр олонний өмнө гарч морьтойгоо хамт салхи сөрөн давхих жинхэнэ жокей болохыг мөрөөддөг байв. Гэвч жокей болно гэдэг хүссэн хүн бүрийн хийдэг ажил биш. Жим баг байх ёстой, бие хөнгөн байх ёстой. Морин дээр тогтох чадвар, хурд мэдрэх мэдрэмж, айдас дарах зориг хэрэгтэй. Хамгийн гол нь боломж хэрэгтэй. Фрэнкэд тэр боломж эцэст нь иржээ. Түүний унах морин Sweet Kiss нэртэй гүү байв. Нэр нь зөөлөн, бараг л хайр татам сонсогдно. Амтад үнсэлт хийсэн утгатай энэ нэртэй гүүг тухайн үед хүмүүс бараг тоогоогүй гэдэг. Ялагчийн жагсаалтанд дээгүүр бичвэдэггүй. Итгэл найдвар багтаа хүлэг гэж үзэгдэж байлаа. Гэхдээ Фрэнк түүнд итгэсэн. Магадгүй өөрийг нь ч хүмүүс тийм л байдлаар хардаг байсан байх. Жирийн адууч. Жин нь арай их. Алдартай жокей биш. Төрүүлэх магадлал бага. Гэхдээ заримдаа амьдрал хамгийн намгүн хүмүүсийн зүрхэнд хамгийн чанга мөрөөдлийг нууж байдаг. Фрэнкэд нэг том асуудал байсан. Тэр уралдаанд оролцохын тулд жингээ хасах шаардлагатай байлаа. Жокей хүний хувьд хэдхэн фунтын илүү жин хүртэл асуудал болдог. Харин Фрэнк богино хугацаанд нэлээд жин хасах ёстой болсон байна. Тэр өөрийгөө хайрласангүй. Хоолой багсав, биеэ хэд их хөдөлгөв. Хөлсөө урсгаж, жингээ хүчээр буулгах гэж оролдов. Зарим их сурвалжид түүнийг уралдааны өмнөхөн 10 гаруй фунт хассан гэж тэмдэглэсэн байдаг. Гаднаас нь харахад тэр мөрөөдлийнхөө төлөө тэмцэж байгаа залуу мэт байлаа. Гэвч дотор нь зүрхэн чимээгүйхэн эсэргүүцэж байсан байж мэднэ. Уралдааны өглөө ирлээ. Белмонт паркын зам дээр морьд гарч үзэгчдийн дуу шуугаан нэмэгдэв. Унаачид байр сууриа эзэлж, морьдон тогтож, ядан хамраараа уур савсуулна. Саадтай уралдаан гэдэг энгийн хурдны уралдаан биш. Морь зөвхөн хурдан байх хангалтгүй. Саад бүр дээр хүч, тэнцвэр, унаачийн мэдрэмж, морьны итгэл хамт шалгалдана. Бараа эхлэмэгц тоос босож, туурайн чимээ нэгэн химнэлээр газар дэлдэж эхлэв. Sweet Kiss эхэндээ олонний анхаарлын төвд байсангүй. Тэр бол заавал төрүүлнэ гэж хүмүүсийн хүлээсэн морь биш. Гэхдээ уралдаан үргэлжлэх тусам гүү байрлалаа алдахгүй, саад бүрийг давж урагшилсаар байлаа. Фрэнк эмээл дээрээ намхан сууж, биеэ морьныхоо хөдөлгөөнд тааруулж байв. Тэр мөчид түүний олон жилийн хөдөлмөр, олон өглөөний бэлтгэл, олон удаагийн мөрөөдөл бүгд нэг уралдаанд багтсан мэт байсан биз? Сүүрчин хэсэг ойртлоо. Үзэгчдийн дуу улам чангарч, морьд барайны зүг хүчээ шавхаж байв. Sweet Kiss гинт итгэлмээргүй эрчтэй урагшиллаа. Өмнө нь тоогдоогүй гүү одоо ялалтын төлөө давхиж байв. Гэхдээ яг тэр үед эмээл дээр нэг зүйл өөрчлөгдсөн байж магадгүй. Фрэнк хөдөлгөөнгүйг олж эхэлжээ. Зарим хүний хэлснээр тэр уралдааны төгсгөл хэсэгт зүрхний шигдээсээр амьсгал хураасан байна. Гэхдээ бие нь эмээлээс салсангүй. Гар нь жолоон дээр, хөлн дөрөнд, бие нь морьныхоо хүзүүн дээр налсан хിവэр байв. Sweet Kiss харин зогссонгүй. Морь хүний амьд эсхийг мэдэхгүй. Тэр зөвхөн давхина.
Гүмнэн зам байна, саад байна, барай байна. Ингээд Sweet Kiss сүүлчийн саадыг давж барайны шуум руу дайрлаа. Хүмүүс амьсгаа даран харж байв. Гүү барайнд нэг толгоогоор түрүүлэн оржээ. Belmont Park даяар баярын дуу хадав. Тогдоогүй морь түрүүллээ. Жирийн адууч залуу амьдралынхаа анхны том ялалтыг байгууллаа. Үзэгчид догдолж, зарим нь алга ташиж, зарим нь гайхсандаа босож харав. Гэвч тэр ялагт баяр болж чадсангүй. Учир нь ялагч унааж огт хөдөлсөнгүй. Sweet Kiss барайнаас цааш хэсэг явж, ойролцоогоор 100 ярдын дараа удаашран зогссон гэдэг. Тэгэхэд Фрэнкийн бие эмээлээс аажмаар гулсан унжээ. Эхэндээ хүмүүс юу болсныг ойлгосонгүй. Магадгүй тэр ядарсан байх. Магадгүй ухаан ардсан байх. Магадгүй ялалтын дараах давд хилдөө хүчгүй болсон байх гэж бодсон байх. Гэвч тойруулгын эмч яаран очиж үзээд хамгийн аимшигтай мэдээ хэлжээ. Фрэнк Хейс нас барсан байлаа. Тэр төрүүлсэн. Гэхдээ төрүүлж байхдаа амьд байгаагүй. Энэ мэдээ морин тойруулгын баяр хөөргийг тэр дорн намгүн болгосон гэдэг. Дөнгөж саяхан алга ташиж байсан хүмүүс юу үзснээ ойлгож ядан зогссон байх. Ялагчийн тойруулга, жинлэлт, ёслолын ажиллагаа бүгд утгаардсан байна. Ердийн үед уралдааны дараа унаач жинлэгтэд орж албан ёсны журмууд хийгддэг. Харин тэр өдөр эдгээрийг цуцалжээ. Фрэнк Хейс эмгэнхтэйгээр нас барсан ч Sweet Kiss барайнд төрүүлсэн тул ялагт хүчинтэй хിവэр үлдсэн байна. Ингэж Фрэнк Хейс спортын түүхэнд итгэмээргүй. Гэхдээ гонигтай нэрээр үлджээ. Хожим Guinness World Records түүнийг нас барсныхаа дараа уралдаанд төрүүлсэн анхны мөн цорын ганц жокей хэмээн бүртгэсэн байна. Энэ бол ялалтын түүх шиг сансүрддөгч. Үнэндээ хүний мөрөөд ямар үн төлж болохыг сануулсан эмгэнэх явдал юм. Фрэнк олон жил мордтой хамт амьдарсан. Өөрийнхөө ээлжийг хүлээсэн. Боломж ирэхэд нь тэр бүхнээ зориулсан. Гэхдээ тэр боломж түүний амьдралын хамгийн сүүлчийн мөч болж хувирсан юм. Хожим хүмүүс түүний үхтийн шалтгааны талаар олон янзаар ярьжээ. Зарим нь уралдааны довдлол, хит ачаалал нөлөөсөн гэдэг. Зарим нь богино хугацаанд жин хасах гэж өөрийгөө хэд шахсан нь зүрхэнд нь хүн дээр туссан байж магадгүй гэж үздэг. Аль нь ч байсан нэг зүйл тодорхой. Тэр өдөр Фрэнк Хейс өөрийн биеийн хэлж байсан анхааруулгыг давж мөрөөдлийнхөө араас эцсээ хүртэх явсан. Түүний оршуулга хэдхэн хоногийн дараа болжээ. Түүнийг анхны бөгөөд сүүлчийн ялалтаа байгуулсан уралдааны ховцтой нь оршуулсан гэдэг. Энэ нь түүний амьдралын хамгийн их хүссэн дүр төрх байв. Морин тойруулгын арын ажигчин биш, харин эмэйл дээр гарсан жокей. Sweet Kiss-ийн хувьд ч энэ ялалт аз жаргалтай төгсгөл болсонгүй. Фрэнкийн үхэхийн дараа тэргүй дахин уралдаанд оролцоогүй гэх бөгөөд хүмүүс түүнийг Sweet Kiss of Death буюу үхэхийн үнсэлт гэж хожлох болсон байна. Нэр нь анх амтд үнсэлт байсан. Гэвч түүх түүнд өөр утга өгчээ. Фрэнк Хейсийн түүхийг сонсоход эхэндээ итгэмээргүй санагдана. Үхсэн атлаа төрүүлсэн унааж. Барайнд эзэнгүй мэд дахиж орсон морь. Баярын алга ташилт донд нуугдсан үхэл. Гэхдээ энэ түүхийн хамгийн хүчтэй хэсэг нь хачирхалтай байдагтай биш. Харин хүний мөрөөдөл заримдаа хитрхи үнэтэй байж болдгийг сануулдагт оршино. Фрэнк Хейс амьдралдаа алдар нэрийн урт зам туулсангүй. Олон арван ялалт байгуулсангүй. Морин спортын домог болсон олон жилийн карьер үлдээсэнгүй. Гэхдээ тэр нэг л уралдаанд суусан ч дэлхий түүнийг мартсангүй. Учир нь тэр барайнд төрүүлсэн. Харин амьдрал түүнд барай өгсөнгүй. Belmont Park-ийн тэр өдрийн дуу чимээ намдаад 100 жил өнгөрсөн ч Фрэнк Хейсийн нэр спортын түүхэнд одоо хүртэл үлдсэн хിവэр байна. Зарим хүн ялалтын төлөө амьдардаг. Фрэнк Хейс харин ялалтынхаа мөчөд амьдралаа алджээ. Түүний түүх бидэнд нэг зүйлийг сануулдаг. Мөрөөдөл хүнд хүч өгдөг. Гэхдээ мөрөөдлийн араас явахдаа өөрийгөө бүрэн шатааж болохгүй. Ялалт сайхан. Гэхдээ амьд үлдэх нь түүнээс ч үнэтэй билээ. Саг Цэгмэн. Бусдаас өөр мэдрэмж.